За эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусын асуудлаараа цаг үеийн мэдээллийг өглөө. За 2020 оны 2 дугаар сарын 14 буюу өчигдрийн байдлаар халдварт өвчин судлалын үндэсний төвд 3 хүн, за Дорнод аймагт 1, Завхан аймагт 1, Налах дүүрэгт 1 гээд нийтдээ 6 хүн тандалж шинжилгээ хяналтанд орсон байна. Дээр хэрэгтийн шинжилгээний хариу одоогоор гараагүй байна гэж эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар шинэ коронавирус буюу COVID-19-ийн 2276 шинэ тохиолдол нэмэгдсэн байна. За мөн Япон улсад 1 хүн нас орсон нь Хятадаас өөр 2 оронд шинэ коронавирусын халдварын нас оролт бүртгэгдээд байна. За мөн өнөөдрийн байдлаар нас оролт 143-аар нэмэгдсэн бол 1119 хүн идгэж, с жигтэй тохиолдлын тоо буурсан нь өвчин хяналтанд орсонтой холбоотой гэж тайлбарлалаа. Ерөнхийдөө өвчил бол бас хяналтанда орж сэжигтэй буюу тусгаарлагдсан хүмүүсээс бас сайн үзлэг шинжилгээ хийж илрүүлж өвчлөлийн тоонд оруулж бүртгэж байгаатай холбоотой гэж бас та бүхэн ойлгож болно. За харин манай улсын тухайд 2020 оны 2 дугаар сарын 13-нд халдварт өвчин судлалын үндэсний төв тусгаарлагдсан 8, Архангай аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. За одоогийн байдлаар буюу 2 дугаар сарын 14-нд халдварт өвчин судлалын үндэсний төвд 3 хүн, Доронтод 1, Завханд 1, Налах дүүрэгт 1 буюу нийт 6 хүн тандалж шинжилгээ хяналтанд орсон байна. 2020 оны 2 дугаар сарын 13-нд төсөөдөд тусгаарлагдсан 8 хүн, Архангай аймагт тусгаарлагдсан 1, нийт 9 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байхгүй гэсэн үг. За 2020 оны 2 дугаар сарын 14-нд төсөөдөд 3 хүн, Завхан аймагт 1, Дорнот аймагт 1, Налах дүүрэгт 1, нийт 6 хүн тандалж шинжилгээ хяналтанд орсон байгаа. Завхан аймгаас өчтөр тусгаарласан с жигтэй тохиолдлын сорьцол ирсэн байгаа. Одоо шинжилгээ хийгдэж байгаа. Өчтөр ороо ирсэн. Хаана Завханд бол өвчтөе хүүхдэд тусгаарлаж байгаа. Гэр бүлийн 3 хүн хүүхэд байгаа Завханых. Тэгээд аав ээжтэйгээ аав ээжээр нь бол тусгаарлагдсан. 7 настай хүүхэд нь тусгаарлагдсан. Бүгд найрамдагчид ард улсын 90 хотод амьдардаг Хятад аавтай ээж нь Монгол юм гэр бүл байгаа. Ажилтнанд одоо тэр хүний шинжилгээ гартал ажилтнанд байна гэсэн үг. Тэгээд тэр хүний шинжилгээ сөрөг гараад ирвэл бид нар тэгээд тэр хүмүүсийн явбал биеийн хянах зөвлөмж өгөө тэгээд явна. За түүнчлэн коронавирусын халдварын тархалттай үед олон нийтэд хандан мэрэгчлэтнүүдийн өгч байгаа зөвлөгөө нь 1 метрийн зайнаас нэгэнтэйгээ харьцах байсныг өөрчилж одоо 2 метрийн зайнаас харьцахыг зөвлөж байна. За мөн шинэ коронавирус нь 40-оос дээш хэмжээний халуунд тэсвэргүй юм байна. За тиймээс байнга ариутгал халдваргүйтлийг сайн хийх, амны хаалтаа тогтмол хэрэглэх хэрэгтэйг дахин санууллаа.